Сайн байцгаана хүмүүс ээ. Сайхан амарцгаасан уу? Багш нь өнөөдөр байгаль нийгмийн орчин сургалтаар нэгэн сонирхолтой туршилтыг бэлтгэсэн. Туршилтаа хийгээд бэлэн үү хүмүүс ээ? За тэгвэл өнөөдөр багш нь өнөөдрийн туршилтад хэрэглэгдэхүүнүүдээ танилцуулъя. Энэ юу байна уу хүмүүс ээ? Зүйтэй халбаг байна. Энэ салбидаг байна. Энэ юу юм хүмүүс ээ? Зүйтэй ус хэрэглэгдэх юм байна өнөөдөр. Энэ юу юм болоо? Юу байна уу хүмүүс ээ? Зүйтэй будаа байна. Будаа хэрэглэгдэх нь энэ юу лээ? Тавс байна. Энэ юу юм болоо хүмүүс ээ? Зүйтэй элсэн чихэр хэрэглэгдэх юм байна. За энэ юу байна уу хүмүүс ээ? Зүйтэй аяг байна. За энэ аяг хэдийн давтаа аяг байна уу хүмүүс ээ? Нэгийн давтаа аяг байна. Энэ хоёр дахь аяг байна. Энэ гурван давтаа. За тэгвэл өнөөдрийн туршилтад 1-ээс 3 хүртэл дугаарласан аяг хэрэглэгдэх нэ. За багш нь туршилтаа хийж эхлэе хүмүүс ээ. Эхлээ сайн багшаагаа анхаараад аваарай хүмүүс ээ. За энэ уснасаа 3 аяндаа яг ижил хэмжээтэй хийцгээе хүмүүс ээ. За энэ аягны яг энэ дундуур зураасаар усаа хийн шүү хүмүүс ээ. Бүгдийг нь ижил хэмжээтэй хийн. За яа хүмүүс ээ. Багш нь хийчихлээ. За нэг удаагийн халбанаасаа нэгийг аваад нэг дахь аяганд элсэн сахараасаа дүүртэл утгаад энэ элсэн сахараасаа хараад аваа хүмүүстээ. За ингээд дүүрээ утгаад нэгийн тоотой аяг руугаа хийгээрэй хүмүүстээ. За нэгийн тоотой аяг руу хийчихлээ. Одоо дараа нь хоёр дахь халбгаа аваад будаанасаа дүүртэл утгаад хоёрын тоотой аяг руугаа ий хүмүүстээ. Хоёрын тоотой аяг руу хийчихлээ. Харин 3 дахь халбгаараа давснаасаа дүүртэл утгаад 3-ын тоотой аяг руугаа ий хүмүүстээ. За элсэн чихэр давс будаа. За энэ 3-аас 3 аягандаа хийчихсэн. Одоо бүгдөө хутгын хүмүүстээ. За ус руугаа хийсэн зүйлээ хийсэн бодисоо бүгдөө хутгах юм. Сайтар хутгаараа хүмүүстээ. Одоо хоёр дахь аягныхаа бодисыг бүгдөө утгацгаая хүмүүстээ. За одоо 3 дахь бодисоо утгая. Болчихлоо хүмүүстээ багш. Одоо бүгдөө салбидагнасаа нэгийг аваад дундуур нь нуглаараа хүмүүстээ. За нуглаад салбидагн дээрээ бүгдөө халбгаа аваад тавьчихъя. Халбганууд аваад тавьчихъя.
яасан маань бүгдөө сайн харъя. За нэгт хаягны ус. Нэгт хаяграа юу хийсэн бэлээ хүүхдүүдээ? Зүйтэй. Сахар хийсэн. За тэгвэл сахараа хийгээд утгасан чинь сахар байна уу энэ усанд хүүхдүүдээ? Сайн хараарай. Сахар байна уу хүүхдүүдээ? Зүйтэй. Сахар байхгүй болчихсон юм шүү дээ. За энэ яачихсан юм болоо? Зүйтэй хайлчихсан гэж юм. Өөр яасан юм болоо хүүхдүүдээ? Уусчихсан байна тий. За тэгвэл нэгт хаяганд өөрчлөлт байхгүй байна. Хоёр дахь хаяг сайн хараарай хүүхдүүд. Хоёр дахь хаягны доор юу тунсан байна хүүхдүүдээ? Усны доор харагдаад байгаа зүйл юу байна хүүхдүүдээ? Будаа байна шүү дээ. Хоёр дахь хаяграа юу хийсэн бэлээ? Зүйтэй будаа хийчихсэн чинь ууссан байна хүүхдүүдээ. Уусаагүй шүү дээ тий. За 3 дахь хаяграа юу хийсэн бэлээ хүүхдүүдээ? 3 дахь хаяграа юу хийж утгасан бэлээ? Зүйтэй ус хийгээд утгачихсан шүү дээ. Давс хийгээд утгачихсан шүү дээ. За тэгвэл давс нь байна уу хүүхдүүдээ? Байхгүй шүү дээ. Хайцсан болоо хүүхдүүдээ? Яаж гисэн юм болоо? Зүйтэй уусчихсан шүү дээ. За тэгвэл нэгт хаяганд 9 чихэр хийсэн чи байсан уу хүүхдүүдээ? Байхгүйсэн. 2 дахь хаяганд давс хийсэн, 3 дахь хаяганд давс хийсэн чи байсан мөлөө хүүхдүүдээ? Байхгүй. За тэгвэл нэгт хаяг, 3 дахь хаяг хоёр ингэ тавьчих юм. За харин энэ 2 дахь хаяганд хийсэн будаа байна уу хүүхдүүдээ? Зүйтэй бэж штэ. Байна тий. За тэгвэл энэ будаа яагаад байгаа юм болоо хүүхдүүдээ? Зүйтэй. Уусаагүй байж штэ. За тэгвэл багш нь өнөөдрийн туршилтаар уусанд уусдаг болон үл уусдаг бодисын талаар туршилтыг хийж үзсэн юм ш. Тийм ээ хүүхдүүдээ? Багш нь өнөөдрийн юуг ойлгуулахад зорьсон байна хүүхдүүдээ? Усанд уусдаг бодис, уусдаггүй бодисын талаар ойлгуулахыг туршиж үзсэн юм ш. За тэгвэл элсэн сахар усанд уусдаг байна уу, уусдаг байна уу? За бүгдөө уусдаг бодисоо баруун гар талтаа тавь. Элсэн сахар уусдаг үү хүүхдүүдээ? Элсэн сахар усанд уусдаг үү хүүхдүүдээ? Зүйтэй. Уусдаг тий. За уусаад алга болчихсон юм. За уусдаг. Уусдаг бодисоо гарын баруун гар талтаа тавь бүгдөө. За будаа усанд уусдаг үү хүүхдүүдээ? За будаа хийсэн чинь ууссан мөлий хүүхдүүдээ? Мундаг. Уусаагүй байсан шүү дээ тий. Уусаагүй. За тэгвэл уусдаггүй бодисоо гарынхаа зүүн талд тавь. Одоо юу үлдсэн бэ хүүхдүүдээ? Одоо юу үлдсэн бэ? Зүйтэй. Давс үлдчихсэн байна шүү дээ. Давс усанд уусдаг үү хүүхдүүдээ? Мундаг. Давс усанд уусдаг тий. Уусаад яатсан байсан? Давс усанд уусаад харагдхаа байчихсан байсан. Ямар мундаг харагдхаа байчихсан байсан. За тэгвэл өнөөдрийн туршилтаар усанд уусдаг хэдэн бодис байсан бэ хүүхдүүдээ? Тоолъё. 1 2. Усанд уусдаг хэдэн бодис байсан бэ нөө? 2 бодис байсан ба шүү дээ. За усанд уусдаггүй хэдэн бодис байсан бэ? Тоолъё. 1. Энэ юу байсан бэ? Усанд уусахгүй? Энэ усанд уусдаггүй ямар бодис байсан бэ хүүхдүүдээ? Юу усанд уусаагүй лээ? Зүйтэй. Будаа усанд уусаагүйсэн тий. За тэгвэл усанд уусдаг болон үл уусдаг бодисын талаар туршилт хийж үзснэ өнөөдөр. За өнөөдрийн туршилтаар юу ойлгосон бэ хүүхдүүдээ? Зүйтэй. Усанд уусдаг бодис, уусдаггүй бодисыг ялгах байсан тий. За тэгвэл элсэн сахар усанд уусдаг байх нэ. Давс усанд бас уусдаг бодис ах. Харин будаа усанд уусдаг бодис эсн хүүхдүүдээ?
Будаа усан дууссан мэлүү хүүхдүүдээ? Уусаагүй. За тэгвэл энэ уусдаггүй бодисд орох нь байна. За ингээд хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдээ баярлалаа.